Сумын театрт бүрэн хэмжээний дуулалт жүжиг тоглогдсон байна. Хинтээ аймгийн Бэндэр сум Дөөр бүжгийн Эрдмийн театртай хамтран ажиллах гэрээ байгуулсны үр дүнд Баавгай дуулахуу бүрэн хэмжээний дуулалт жүжиг сумын тайзнаа тоглогдлоо. Зах зээлийн эдийн засаг шилжснээс хойш анх удаа орон нутагт тэр тусмаа сумын театрт бүрэн хэмжээний дуулалт жүжиг тоглогдсон байна. Бүрэн хэмжээний дуулалт жүжиг хөдөө орон нутагт тоглогдож байгаагүй. Энэ жил анх удаа Хинтээ аймгийн Бэндэр суманд тавигдсан юм. Ардын жүжигчин Очир Отгойн зохиол Баавгай дуулахуу дуулалт жүжиг тавигдахдаа мэргэжлийн театрт хэрхэн тавигддаг тэр журмаар тогтогдчихэ. Мөн багш сурагчдын театрын мэдлэг соёлын олголтыг нэмэгдүүлэх үүднээс бага дунд ангийн сурагчид багш нарыг оролцуулсан байна. Дөөр бүжгийн Эрдмийн театраас баг ажиллаж мэргэжлийн найруулагчин жүжиг тоглох сурагчид болон багш нарыг сонгож оролцуулжээ. Хүүхдүүдийн авьяасыг дэмжиж өгвөл авьяастай мэдрэмжтэй сурагчид их байгааг энэ үеэр найруулагч онцолж байлаа. Сумын сургууль дотор ингээд дуулж жүжиг бүтнээрээ яг театрын мэргэжлийн театрын ажилдаг энэ зарчмын төвшөнд тавигдана гэдэг бол энэ бол анхных Бэндэр сум тэр дундаа сургууль бол хүүхэд багш наргүй маш их өндөр сэтгэлээр хүлээж авсан явдалд их талархаж байгаа. Тийм ч учраас жүжиг бол маш сайхан амжилттай болсон. Тэгээ бид нар энэ жүжигээр Бэндэр сумын сургуульд уламжлуулаад цаашаа явж байхаар хүлээлгэж өгж байгаа. Сумын хүүхэд багчууд багш нар тоглосон тус жүжиг эх сарын ихээр Дөөр бүжгийн Эрдмийн театрын тайзан дээр ахин тоглогдохоор болсон байна. Мөн найруулагч Эрдэнэбаатар өөрийн зохиосон тогроолон шагаа дууга Бэндэр суманд өвлүүлэн үлдээлээ. Энэ жүжигээ бол бид нар 7 сарын ихээр Дөөр бүжгийн Эрдмийн театрын алтан тайзан дээр тоглоно. За энэ бол үнэхээр Дөөр бүжгийн Эрдмийн театрын 60 гаруй жилийн түүхэнд бол анх удаа өдөөгийн хүүхдүүд тэр одоо урлагийн алтан тайзан дээр тоглох томоохон одоо үнэхээр одоо сайхан үйл явдал болно гэж бодож байгаа. Бид бол тэрийг тэсээ хатаа хүлээж байна. Багш сурагчид сар орчим тус жүжигт бэлдсэн, хөгжилтэй, сонирхолтой байсан гэдгийг тэтэлж байна. Анх удаа дуулалт жүжигтэй танилцж дүрд хувирсан тэд тайз болоод урлагийн гайхалтай зүйлсийг энэ өдрүүдэд мэдэрч чадсан гэдгээ хэлж байна. Юу н урлагийн жүжиг тоглож байсан? Үгүй би өөрөө спортын хүн анх удаа ингээд урлагт орж ийн. 21 хоногийн хугацаанд бараг сар шахуу энэ жүжигийг бэлдсэн. Юу н хэцүү зүйлтэй юу? Юу н их хөгжилтэй, сонирхолтой санагцсан. Ингээд спортын салбараас урлаг руу орж байгаа болохоор шин содон зүйлүүд маш их байсан. 20-30 жил шатар тоглож явснаас биш 20-30 жилийн дараа тайсан дээр ингээд нэг жүжигчин болоогоо зогсож байна гэж ерөөсө сансанчгүй, бодсончгүй, зүдэлсэнчгүй нэг хаалга хаагтар нөгөө хаалга нэг гэдэг юм байна. Нийгэм сайхан хүн том боломж ирж ингээд бусад хүүхдүүдийн болон миний авьяасыг нээж өгсөн хүнстэй баярлаа. Маргааш энэ дахиад нэг авьяас ингэ минь нөх төрнөд би итгэлтэй байна. Баярлалаа. Энэ хүрэлцэн ирсэн улсын Дөөр бүжгийн Эрдмийн театрын хамт олондоо баярлалаа.